За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10 дугаар хуралдааны үеэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөвлөгөөгч алтан гэрэлтэй үзэгч та бүхнийг уулзуулж байна. Тэгэхээр алтан гэрэл төлөөлөгчийн хувьд бас нэлээд том бүтээн байгуулалт хийж байгаа сумыг одоо төлөөлж иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгч. Тэгэхээр Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумд өнөөдрийн байдлаар одоо хэрэгжиж байгаа Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлын явц байдал, ерөн төслийн одоо ажил гүйцэтгэх явцад сум орон нутагта хамтарч одоо ажиллаж байгаа ажлын уялдаа холбоо үр ашиг нь ер нь ямар байна? Яг энэ төслийн ажил танаас сумаас хичнээн одоо иргэд ажиллаж байна. Ажлын байртай болов. За одоо Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын ажил бол төсөл бол маш ихтэй сайн хэрэгжиж явж байгаа. Ер нь бол ажлын явц бол 34-5% явж гин гэсэн төлөвлөгөөнөөс бол хурдан явж байгаа. Яг төслийн нэгжтэй бол сум орон нутгийн зүгээс бол ажлын байраар бол хангалттай ажлын байр гарч байгаа. Хичнээн хүн. Ер нь бол сум орон нутгийг бол ажлуулах хангалттай боломжсон хүч авъя, ажилч авъя гэж байгаа. Манай зүгээс бол яг одоо нэг 10 гэдэг хүн л ажиллаж байна. Яг үндсэндээ бол тухайн төслийн нэгж компани зүгээс биш, манаагаас бол бас хүмүүс нэг ажиллаж сонирхолгүй байгаад байна. Энэ бас нэг жоохон цалин мөнгө байгаа байна гэсэнтэй л холбоотой юм шиг байна. Тийм ба, тиймээс бол төслийн нэгждэр бол одоо яг манай Эрдэнэ бүрэн сумд бас тодорхой хэмжээгээр нийгмийн хариуцлагын хүрээнд бас нууцны голдрол өөрчлөх, одоо хаалт хийх гэсэн тиймэрхүү ажлууд бол хамтарч ажиллаа хийж байгаа гэж. Ер нь бол ажил сайн явж байгаа. Ер нь танаас сумын хувьд ажилгүйдлийн төвшин бусад сумдтай харьцуулахад одоо хичнээн хөвтэй байдгийг. Өнөөдөр ийм томоохон одоо төсөл хэрэгжиж байгаа энэ нөхцөл бас цалингийн голоод энэ одоо ажилд хүмүүс ажиллахгүй нэгж шүү дээ танаас сумын хүмүүс. Тэгэхээр хичнээн төгрөгийн цалинг танаас сумын иргэд голоод байгаа. 2 сая 100 мянган төгрөгийн цалин голж байна. Гэтэл бол ер нь бол юу л да сард 4 хоног амарна. Бус өдөр нь бол байнгын тийм ажилтай байгаа. Тэгэхээр бас нөгөө бусад уурхай эднэртэй харьцуулт хийгээд бас иргэд бол ажиллахгүй байна. Гэхдээ бол ер нь бол яг ажилгүйдлийн төвшин энтрээр бол маас сумд бол яг одоо нэг ажилд ормоор байна гэдээ яагаад байгаа хүн бол нэх байхгүй шүү дээ. Харьцангуй гайгүй дэжгүй. Ажилгүйдлийн төвшингийн хувь нь одоо хэдтэй байдгийг хэдхэн хувьтай болохоор танаа сумын ард иргэд 2.14% л хэвтэй.